Өмнөг сувын орлого багийн түүх 70 жилдээ байгаас ингээд өвчүү сайт маань шууд дамжуулж байна. За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан наадж байна уу? Сайхан наадж байна. Наад маш сайхан болж байна. Сумын нааднаас том наадан болж байгаа шиг байна. За ингээд ихч өөрийгөө танилцуулаарай. За би энэ Увс аймгийн өмнөг сувын орлого багийн одоо унган охин тий. Өнөөдөр орлого багийнхаа 70 жилд Олимпийн аваргаас алтан медаль аваад ирж байгаадаа маш их баярлжээ. Тийм ээ. Ууд ус, нутгийн аханд ус маш сайхан хүлээж авч байна. За одоо хизээнээс эхэлж энэ спортоо хичээлэх болов тий хэн багш удирдлагын дор энэ талаараа сайхан хэлгэнгүй. Би одоо анх жудо бөхөр хичээлж эхэлсэн тий Бахбадын буйдаа гээд Монгол Улсын гавьяа дасгалжуулагч буйдаа багшийн шав тий хүндэн өргөлтөөр бас Монгол Улсын гавьяа дасгалжуулагч хөхөө багшийн шав тий. За тэгээд жудо бөхөр бол Азийн наадмаас хүрэл авсан. Усан аваргаас мөнгө алт олныг авсан байгаа. За тэгээд мөн бас нэг юм хэлгээд одоо манай Увс аймагт анхны аймгийн аваргыг би суманда хийжсэн. Өөрийнхөө нэрмжид болгож Азийн наадмаас медаль аваад өмнө сум жудо бүхийн анхны аймгийн аваргыг зохион байгуулж илаа. Өөр сайхан амжилтуудаасаа гэдэг том жижиг гэлтгөө дээ. За тэгээд хүндэн өргөлтөөр бол ерөнхийдөө усан аваргаас 8 удаагийн аварга. За 16 онд дэлхийн цомын алт авч ирсэн. 17 онд Герман улсад болсон дэлхийн аваргын хүрэл медаль. За 17 онд мөн мастеруудын анхны олимп Шинэ Зеландд хүрэл авч ирсэн. За сая Олимпиас 25 онд саяхан 6 сард 50 улсад болсон Олимпиас алтан медаль авлаа. Тэгээ мөн 23 онд Азийн наадмаас алт авсан. Ийм сайхан дэлхийн медальтай явж байна да. Хүн болгонд одоо ингээд мартагдахгүй тийм дурсамж тийм тэмцээ байдаг ч дээр нь. Таны одоо тийм хамгийн хайртай тэр шагнал гавьяа тэр нь одоо юу байсан бэ? Анх би дэлхийн цом Японд 16 дэлхийн цомоос алт аваад маш их баярлж ирсэн. Тэгээд аав минь ч байсан. Миний аав болохоор одоо энэ орлого багийн аймгийн алдар туяач одоо аав минь бас намайг спортоор маш их дэмжиж тийм ээ. Тэгээ өнөөдөр аав минь бас ингээ бурхны оронд явсан ч тийм ээ. Тэгээд дараа жил одоо их чинь бас олимпийнхаа аваргынхаа алтан медальтай олимпийн аварга нутагтаа яг энэ дэнж дээр тийм ээ багтаа бас хийн гэж сая нутгийн түмэндээ хэллээ тийм ээ. Бас дэлхийгээс 5 6 медаль авсан бас нутаг уул усандаа бас хүндэт